Хятад нар 916-аас 1125 оны хооронд Төв Азад хүч хэрэгжиж төр улсаа байгуулжээ. Хятад улсыг үндэслэгч Намбган юм. 921 онд Намбган Хятад улсыг бэхжүүлж төрийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хууль цааз түшимлийн зэрэг дэв тогтоожээ. 922 оноос эхлэн Хятад нар байлдан эзлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Хятад нар байлдан эзлэх бодлогыг дараах зорилгоор хэрэгжүүлжээ. Үүнд нь тусгай технологи хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгаад хийх, гар урлал, газар тариалангийн бүтээгдэхүүн олж авах, өрөнд орныг холбосон худалдааны замд хяналт тавих зэрэг болно. Өгүүлэн буйд Хятад нар 50,000 гаруй бүхий томоохон айрамттай байжээ. 921-аас 924 онд Хятадны Цин улсын Жоо зэрэг газрыг Хятад улсын зэрэг дахин давталсан боловч амжилт олсонгүй. 924 онд Дорнод тэнгисийн захын Бохой улс руу давтаж нийслэл буюуг эзлэн 927 онд улсыг нь мөхөж оронд нь Дүндан хэмээх хараат түшмэг улсыг байгуулжээ. Дүндан улсаас Хятад улсад 1 жил тушаах алба бүс бараа нь 150 морь 1000 гэж тогтоожээ. 928 онд Хятад нар Хятадын төрийн байгууламжийг дуурай болгож улсын нэрээ Дайлио гэж нэрийдэх болов. Хятад улс 943-аас 958 он хүртэл хугацаанд Хятадын Цин улс руу байнга уулгалан давталж яв. Хятад нарын энэхүү давталгаа нь Хятадын хойд нутгийг үлэмжшөөрүүлсэн байна. 946-аас 960 онд Хятадын Цин Чин Жоо хоёр улс Хятад улсыг давталсан нэлээд амжилт олжээ. 951 онд Хятад улс Хятадын хойд хан улстай харилцаа олгогдож 960 онд Тан улстай харилцахыг оролдов. 968-аас 980 онд Хятад нар Хятадыг дахин давталсан хэдий ч амжилт олсонгүй. Харин Хятадын Сүн улс 979-аас 986 онд Хятад руу давталж урд алдсан газар нутгийнхаа ихэнхийг эргүүлэн авчээ. 983 онд Хятад улс Дайлио нэрээ Дай Кядай хэмээн нэрлэх болж сурвалж бичгийн мэдгээр 983, 985, 992, 1110-аас 1120 онд Хятад нар Солонгосыг давтаж тэдний хот тосготыг сүйдэлсэн явсан боловч эцэстээ солонгочуудын шаргуу тэмцэлд ялагдсан байна. Бас Хятад нар 916-аас 939 он 1020-с 1120 онуудад Солонгостой найрамсаг харилцаатай байжээ. Өгүүлэн буй үед Хятад улс угсаа гарал, хил, нийгэм эдийн засаг, соёлын хувьд харилцсан адилгүй хэд хэдэн угсаатан овог аймагуудыг хүчээр нэгтгэсэн төр зүрийн нэгдэл төдий байсан учраас удаан хугацаанд оршин тогтнож чадсангүй. Тухайн үед Хятад улсын бүрэлдэхүүнд олон аймаг угсаатан улс оршин багтаж байваа. 1049 оны тоо бүртгэлд Хятад нийслэл хот 5, Жижоов 6, Бэхлэлт хот 150, Сян 200, овог аймаг 50,000 гаруй, хараат улс 60 байсан аж. Хятад улсын нутаг нь энэ үед зүүн далаагаас Алтан улс, Хэрлэн голоос Хятадын Цагаан суваг хүртэл өргөн удан нутгийг хамарч байв. 1115 оноос Төв Азад зөрчид нар хүчрхэгжиж Алтан улсыг байгуулжээ. Алтан улс байгуулагдсан цагаас эхлэн Хятад руу байнга уулгалан давтлага болж 1115-аас 1118 онд Алтан улс Хятад улс руу давталж 50 гаруй хотыг нь эзэлж авсан байна. Улмаар 1118-аас 1125 онд Алтан улс Хятадны ихэнх нутгийг эзэлж авчээ. 1125 онд Хятад улс мөксөн байна. Хятадны нэг хэсэг нь Елүдаши гэдэг жанжны удирдлагаар баруун зүг буруулан нүүдлэж Или Сир Дарья мөрний сав газар орчиж нутаглан баруун Лио буюу Хар Хятад улсыг байгуулжээ. Елүдаши улсыг Хятадын түүхэнд баруун Лио улс гэдэг бол харин Араб Иран сударт Карай Кятай гэж бичсэн байна.